Оюуны эмчийн албан ёсны эрхтэй бүтээлийг хүргэж байна. Зэрэг хүүгийн цаг нэвтрүүлгээ эхлүүлцгээе. Чиний шүтдэг жүжигчин хэн бэ? Темка. Эмоци Темка юу? Тий. За яагаад тэр хүний шүтдэг болсон юм? Ингээд амар авьяас чадвар урлагтай. Хүнд ингээд хулгайлагдаад тэгээд яг нэг газар руу ингээд хийгдээд тэр газраасаа нөгөө яг юу л нэг хэцдэг хүмүүс рүү татагдсан. Мэдээллийн ивент тэтгэгч TV9 телевиз. Хамтрагч Дорнод аймгийн музей. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Зэрэг хүүгийн цаг нэвтрүүлэг эхэлж байна. Манай Зэрэг хүүгийн цаг нэвтрүүлэгт Дорнод аймгийн авьяаслаг бяцхан ямар ч насны сурагчид оролцох боломжтой. За өнөөдөр нэвтрүүлэгт ямар зочин оролцох вүлээ? Өнөөдрийн дугаард 10 настай Сэлэн оролцсноо. За бүгдээрээ сэлэнгээ урьцгаая. Сайн уу? Нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Өөрийгөө та танилцуулна уу? Намайг Сэлэн гэдэг. Би одоо 10 настай 7-р сургуулийн 4А ангийн сурагч. За сэлэг гэртээ хэн хэнтэйг амьдардаг вэ? Гэр бүлийнхаа талаар танилцуулаач. Манай аавыг Амгаланбаатар гэдэг, аа маань дуучин мэрэгжилтэй, ээжийг маань Саруулжуул гэдэг, ээж маань өгөөлөгч мэрэгжилтэй, эгч маань болохоор 7-р сургуулийн 7А ангийн сурагч. Гандэрс. Тэгээд дүү маань болохоор 12-р цэцэрлэгийн ахлах А бүлэг сурдаг. За сэлээ одоо ингээд гिचэл амарчин зуны амралт эхэлсэн байгаа. Чи ер нь зуны амралтаар юу хийж өнгөрүүлдэг вэ? Би зуны амралтаар ээжийнхээ яг төрсөн эгч нь ингээд бекри ажилладаг байхгүй юу? Тэгээд тэрэнд нь эгчтэй бас туслаад ээж авдаа тус нэмэр олъё гэд эгчээхээ бекрийн ажиллаж байгаа. Зарим үедээ дотор ингээд торт хийхэд дэрдээ тусалдаг. Чи торт хийж чаддаг юм байна те? Сурж байгаа. Тэгэхээр чи одоо ингээд би даасан ийм багаасаа бас нэг хөрхөн ажил хийгээд мөнгө олоод байгаа юм биш үү те? Тий. Олсон мөнгөөрөө юу их вэ? Олсон мөнгөөрөө 9 сарын 1-ийнхаа хичээлийн хэрэгслээ цуглуулна гэж бодож байгаа. Ямар мундаг юм бэ? За өөр одоо зуны амралтаар чи ийш тийшээр нь аялал зугаалганд дээр явдаг. Энэ жил ер нь хаашаа явна гэж бодож байгаа? Энэ жил ээж наадмаараа хөдөө явна гэж ярилцсан. Чи өмнө аялал зугаалганд гэр бүлтэйгээ явж байсан уу? Гэр бүлтэйгээ Бөөнөр явж байсан. Тэр дотор хамгийн гоё юм гэх юм бол усан сэлхэн гоё байсан. Чи Бөөнөр үзсэн юм чам таалагдсан уу? Таалагдсан. Бөөрөө усанд орсон уу? Орсон. Хүүтэн байна уу? Нэг амир хүүтэн байгаагүй. Тэг би тэн дундаас ихсаа цуглууллаа. Тийм үү. Ихсаа гоё эдгийм бэ нөө барьж үзэхэд. Ихсаа ингээд яг дотор нь ингээд шигтгэдэг зү. Тэгэд миний цуглуулсан ингээд ихсаан дотор нэг шигтгэ байгаа. Тийм үү. Яасан бол шигтгэн? Хүмүүс сувд юм уу? Хясан дотор чи сувд байдаг те? Тий. Түл сувдууд нь байхгүй гэсэн үг үү? Тий. Тийм үү. Чи сувд олно бах таа гэж бодоод хясаа цуглаасан уу? Тий. Тэгсэн чинь өөр гоё юм юу вэ тэр бөөр нууран дээр очиход? Өөр гоё юм гэх юм бол нөгөө бөөр нууртнаас 9 гайхамшигт ордог гэдэг. Тэгэд би 9 гайхамшигын нэг нь үтсэн гэхээр л гоё байдаг. Нор өнжөд. Хөдөө чи хаашаа явж ясэ? Хөдөө би юу аавынхаа ээжийн дүүгийн гэрлүүн явж ясан. Тэгээд очиод хорхоо бидрээ. Чи зуныхаа амралтаар юу сурыг гэж бодож байгаа л? Манай ингээд яг хичээлийн дундуур явцад шатар ордог болохоор би шатар сурцсан. Тэгвэл шинээр ер нь юу сурыг гэж бодож байгаа? Шинээр ерөнхийдөө бол би нөгөө яг өөрийнхөө авиа үсгийг тоод хэлхийн тулд хөгжим явж сурах. Чи хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? Маалала. За тэгвэл тэр номон дээр чи юуны тухай гардаг вэ? Тэр номон дээр нэг охины тухай гардаг. Хүнийг дооглон гадуурхахгүй байхыг ойлгож авсан. Тэгвэл тэр охинд тийм хүнийг гадуурхаж ялгуурладаг тийм үйл явдал тохиолдсон юм байна те? Тий. Ангийнх нь юм болов? Ангийн найзууд нь. Тийм үү. Тэгээд чи тэр номыг уншаад бусад хүүхдүүдийг ялгуурлаж, доогуулж, гадуурхаж болохгүй гэдгийг ойлгож авсан юм байна, тийм ээ? Тэгвэл өнөөдрийн Зээрэн хүүгийн санамж хизээч хүүхдүүдэд бие бинийгээ дээрлэхэж, шоглож, мөн ялгуурлан гадуурхаж болохгүй шүү, тийм ээ?
Найзаа чи хүүхдүүдэд хандаж юу гэж хэлмээр байна? Хүүхдүүдээ битгий хүмүүсээ ялгуулан гадуурхаж байгаарэ гэж хэлмээр байна. За тэгвэл чиний нөгөө унсан номын сэдв штэ те эн чин. Тий. Би бинийгаа гадуурлах нь бүдүүлэг явдаг шүү хүүхдүүдээ. За ийм санамжийг зэрэг хүүгийн санамжаар та бүхэндээ өгж байна. Чи том болоод ямар хэрэгжилтэй болгоё? Жүжигчин болно. Яагаад? Яагаад гэвэл би жүжигчин болохын тулд одоо жүжигний дугуйланд явж байгаа болохоор. Оо за ямар жүжигний дугуйланд явдгийг? Драмын жүжигний дугуйланд. ээнд өвдрам. За чи хэр удаа явж байгаа? Одоо нэг 9 сар 10 сар болох гэж байгаа. Тэгвэл нөгөө жүжигчин болох гэж байгаа хүүхд чи өөрийгөө бусдад нээдэг тийм мундаг л хүүхд байгаа ш тэ. Чи яг тэр драмын дугуйланд яваад юу сурсан бэ? Өөрийгөө нээж ама зөвсрүүлж хурдан хэлхийг ойлгосон. За яаж амаа зөвшрүүлдэг юм бэ нөө? Чи биднэрт нэг тэр тасгалаасаа гоё хийж үзүүлж. Жишээ нь яаж хийх вэ? Жишээлбэл Б бо П гэж хэлж. Тэр үсгнүүд хоорондоо ялгагддаггүй болохоор байн гэж хэлээд байдаг юм болов уу? Тэгэхээр нөгөө нэг түргээ хэллэг хэлж байгаа юм шиг л хэлдэг гэсэн үг үү? Тий. Чи яагаад байгаа зүтэй жүжигчин болъё гэж бодсон? Би ингээд концерт дээр үздэг байхгүй юу? Тэгээд тэр хүмүүсийг харж агаад жүжигчин болно гэж мэрэгчлээ сонгосон. Чиний шүтдэг жүжигчин хэн бэ? Темка. Эмоци Темка юу? Тий. За яагаад тэр хүний шүтдэг болсон юм? Ингээд амар авиас чадвар урлагтай. За сэлээ чиний явдаг драмын дугуйлан бас олон кино хийдэг штэ. Чи тэр кинонд ер нь оролцож байсан уу? Олчжээсэн. Би За, ямар 8 кинонд? уран сайхны киноны туслах дүрээр олчжээсэн. Ямар кино? 8 уран сайхны кино. За. Тэгээд тэр киноны туслах дүрээр олцжээсэн. Чамд тэр 8 уран сайхны кино таалагдсан оролцоход Таалагдсан. За хизүү зүйл байсан уу? Байсан. чи өөрийнхөө дүрийн тухай яриач. Хүнд ингээд хулгайлагдаад тэгээд яг нэг газар руу ингээд хийгдээд тэр газраасаа нөгөө яг юу л нэг хэцдий хүмүүс рүү татагдсан. Тим хэсэг дээр ордог юм уу те? Амар байсан уу? Амар юм би. Ер нь хулгайлагдсан дүр гэдэг чинь амар биш үү? Чи аагаагүй юм уу? Чи тэгвэл кинон тоглолцсон гоё дуршлагтай юм биш үү те? Дараагийнхаа кинондаас айлтгүй л тоглох юм байна да те? Чамайг ер нь гэр бүлээс чи хамгийн их дэмждэг хүн хэн бэ? Ээж. За, ээж чинь чамайг яг яаж дэмждэг вэ? Ээж ингээд яг ингээд хүнд хэцүү ажлыг даван туулж чадах ингээд ирчүүж өгдөг. Ямар гоё юм бэ? Яг яаж өх вэ ээж нь? Ээж нар ер нь яаж ирчүүж өгдөг юм болоо? Чи чаднаа гэд дэмжээд өгдөг. Тэр болгонд нь л чи урамшиж ядгүй. Тэгэхээр чамайг ямар нэгэн зүйлд хүрэхэд араас нь дэмждэг хүн байхгүй бол чи юунд ч хүрч чадахгүй бас хэцүү шттэ тий. Тэгэхээр гоё ээжтэй хандаж юу гэж хэлмээр вэ? Багаас минь өсгөж хайрлаж хүмүүжүүлсэн ээжтэй маш их баярлаа. Сайн явж эрдэм намтай хүн болж тий. Мундаг жүжигчин болж ээжийнхээ ачиг хариулна тийм ээ. Жүжиглэх хүн ер нь яг ямар тоочны авьяастай байх ёстой вэ? Жүжигчин авьяа үсгээ арай тод хэлдэг харин энгийн зүгээр хүн болохоор авьяа үсгээ нь маш муу дуугүй л байна. Арай нэг жоох юм жүжиглэлттэй унших бах тий. Тий. За тэгвэл чи үзэгч хүмүүсттэй өөрийнхөө нэг шүлгийг уншиж өгч авьяасаа үзүүлэх үү? За. За тий. Ямар шүлэг унших вэ? Би Аамир гэдэг шүлгийг уншиж өгье. За бүгдээрээ сийлэнгийнхаа Аамын шүлгийг хамтдаа сонсцгоё. Өглөө мандах нар шиг, өөдөө ассан гал шиг, өрх гэрийн тэргүүн, өөдрөг үзэлтэн агмын, айл гэрийн эзэн, амгалан тавин ноён нуруу, агт мөрдийн хань, адууны химэртэй амын, дэндүү сайхан заяа, дулаан өмөртэй уул, дэрэгдэх бүгд нь гийсэн, дэлхийн дэтэй нар уул амын. Гоё шүлэг уншсан найздаа баярлаа. Баярлаа. Хамтрагчид модерн арт зургийн дугуйлаг Дорнод Монголын оюун ухааны академи. Зээрэн хүүгийн цаг нэвтрүүлэг үргэлжилж байна. Танин мэдхүн болон эхэлж байна. Өнөөдөр хөгжмийн боловсролын талаар ярилцсанаа. Найзаа чи хөгжин тоглож байсан уу? Үгүй. Чи ямар хөгжим тоглохыг хүсдэг вэ? Би юу? Гитар. Гитар тоглохыг хүсдэг үү? Тэгвэл би чамаа гитарын багштай уулзуулах уу? За. За тий. За ингээд
Joy гитэр сургалтын төвийн төгөлдөр хөгжмийн багшийг урья. Joy гитар сургалтын төв. Манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу? За баярлалаа. Нэвтрүүлэгт урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээ хоёр нөхөндөө маш их баярлалаа. Бас зээрийн хүйдээ бас баярлалаа. За нөгөө Бат хоёроо өвгтэй Бат төгөлдөр гэдэг. За би 25 настай. За би тэгээд хятад хэлний багш мэргэжил болон хөгжмийн багш мэргэжилтээр одоо ажилтдаг байгаа хуваараа. За тэгээ би айлын том ах ээж 3 дүүтэйгээ хамт амьдардаг ийм залуу байна. Та олон хүүхдэд хөгжим дарахыг зааж өгсөн үү? Өө тэгсэн. Би чи одоо 5 наснаас за нэг дээшээ одоо 65 нас юм уу да? Дээшээ тийм өндөр настай хүнд хүртэл би бас хөгжмийн боловсролыг ингээд анхан шатнаас нь зааж өгсөн байгаа. За нийт тоон одоо 1000 давхарцсан доогоороо 1000 гаруй хүүхдүүд юм уу? Тий. Одоо 65 настай хүмүүс гэсэн орсон байгаа гэсэн. Манай нэвтрүүлгийн зочин Сэлэн хөгжим тоглож сурах сонирхолтой. Тэр дундаа бүр гитар хөгжим сурахыг хүсдэг гэсэнтэй Сэлээ. Тийм. За тэгэхээр Оо, гитар ямар хөгжим сурах хэцүү юу та манай Сэлэн болон үзэгч хүүхдүүдэд хэлж өгөөч. За ерөнхийдөө гитар хөгжим маань маш энгийн хөгжим байна. За гитар хөгжим маань цаашаана сойл гитар, байс гитар. За одоо миний өнөөдрийн авчирсан одоо энэ укулеле гэдэг энэ хөгжим багт байгаа. За Сэлгмагийн хувьд болохоор укулеле гэдэг энэ хүү жижигхэн хөгжим маань сурахад илүү дөхөн багт байгаа гэсэн үг. Тэгээ хөгжим сурснаар хүн сууд сурдаг, гоо зүү мэрэгзэмжтэй болдог. За хөгжмөөрөө дамжуулаад бусдыг бас ойлгодог болдог байгаа. Би хөгжим гитар сурахад хэр их хугацаа шаардах бол? За гитар сурахад бол нэлээдгүй бас хугацаа ордог. За би болохоор өөрөө жил гарны хугацаанд ингээд хичээн зүтгэсээр агаад сурсан. Гэтэ одоо ч гэсэн суралцаар байгаа. За тэгэхээр Сэлэнгийн хувьд болохоор нэг 3 юм уу 4 сарын дотор бол хөрхөө хідэн аянуудыг гоё тоглодог болох нь шүү дээ. Тэгээд анхан шатнаас нь би ингээд зааж өгөөд ингээд замчилж өгөөд ингээд явснараа чи маш хурдан хугацаанд ингээд энэ хүү боловсролыг авах нэ. Гитар хөгжмийн онцлог нь юу юм бэ? За гитар хөгжим болохоор акустик буюу одоо ритм гитар гэж байгаа. За энэ ритм гитар маань одоо хамтлаг дуун дээр яадаг вэ гэхээр илүү гоцолж явдаг хөгжим, өдөрддөг гэсэн үг. За тэгвэл энэ барьж ирсэн хөгжмөө бас танилцуулаад гоё ая дараад өгөөч бид нарт. За тэгье. За энэ хөгжмийг маань болохоор укулеле гэж нэрлэдэг. Жавхтаст одоо энэ утастай байна тийм ээ. Жавхтаст хөгжим гэд нэрлэж байгаа. За энэ маань 4 юм утастай. Гитар чи 6 утастай байдаг тий? Өө тий 6 утастай. 6 утастайгаас ялгаатай байх нь ш тийм ээ. Зарим нь болохоор одоо нэг энэ гитараас гарсан хүүхдээ ингээд нэрлэдэг байх нь ш тийм ээ. Гэтэ энэ ерөнхийдөө хүүхэд нь биш тий. Тэгэхээр ингээд бяцхан хүүхдүүдэд зориулаад бас ерөнхийдөө энэ гадаад орнуудаар нэлээ их хөвчлийн тоглогддог юм хөгжим байгаа. За би та нартаа нэгэн бас дуу тоглож үзүүлье тий. Та нарын маань сайн мэддэг дуу одоо ганган цагаан гэдэг дууг гоё тоглох уу? За тэгье. За хамт дуу хэсэгхэн хэсэг мөрийг нь дуулъя тийм ээ. За. Чимээгүүдээ чин харасууя хуучмаага. За хамт дуулъя. Сэсэн чанgal чуусаа би хаяж тавь. Чесний хаймар чамд өгсөн үе ай би байгаа. Зингэл торгож битгий надаас барай чи цаага. За нэг юм хөгжим байх нэ. За баярлаа. За баярлалаа. Сонирхолтой мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа. Үзэгсэлэнтэй юм хоёр охинд бас маш их баярлалаа. Тэ нэвтрүүлэгт урьж оролцуулсан бас зээрэн хүйдээ бас баярлалаа. За тэгэхээр одоо манай Сэлэн маань гитар сурахын тулд төгөлдөр багш дээр очиж болох нь шүү дээ тий? Очоод гоё укулеле хөгжмийг бас сурж болох нэ. Хүрээд ирээрээ урьж Та бас байна. хаягаа зааж өгч болно ш манай Сэлэнд. Өө за баярлалаа. За Сэлэн маань одоо чадангууд төвийн урд байдаг Scala рестораны 3 давхарт байрладаг байна. Манай хөгжмийн төв маань Joy гэж нэрлэгддэг. Баяр баясал, баяр хөөргийг авдаг учраас тэгж нэрлсэн байгаа шүү. За баярлалаа. Тэгээ хүрэлцэн ирэхийг урьж байна. Joy гитар сургалтын төв.
Нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Одоо цочинтойгоо хамт зүрд цэцүүгээр өрсөлдөнө. Хайжуулуу даваатаа тэнэнээс нь зүрд цэцүүгээ эхлэх үү? За. Хайжуулуу давгүрээ аль нь нэлэхвэ ус мус зас. Хайжуулуу давгүрээ аль нь нэлэхвэ ус мус зас. Эрдэмтэй хүн даруй их мөрөн дөлгөө. Хүн ахтай дээл захтай. Дээр бие чимхээр эрдмээр бие чим. Аавын сургууль алт ээжийн сургууль эрдэм. Аа үсэг эрдмийн дээд аав ээж хүний дээд. Хүн дэлхийг нар гээгүүлдэг, ард олныг эрдэм гээгүүлдэг. Буурлаас угсаас болсноос ам хүр. Сайныг дагвал сарны гэрэлт, мууг дагвал могойн хор. За. За энэрлээ илэрэ. Баян хүн нэг шуурганд, баатар хүн нэг суманд. Эзэн хичээвэл заяач юм. За 1 2 За би бууж өглөө. За энэ удаагийн зүйр цэцэн үгийн тэмцээнд Сэлэн маань яллаа. За Сэлэн, эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үгс үг вэ? Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг нь ингээд яг өөрөө хичээж байвал бусд нь бүгд амжилт гаргана. Өөрөө л маш сайн хичээгээд тах юм бол Өөрөө бас нөгөө бүх юмд хожно гэсэн. бүх юмд дийлнэ гэсэн үг шүү дээ, тий? За энэрлээ аавын сургаал алт ээжийн сургаал эрдэнэ гэж үгс үг вэ? Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэн байдаг. Тэгэхээр ийм зөөрөг зохиосоо. Аав ээжийн хэлсэн үг Алт эрдэм. алттай эрдэнэтэй зөвөрлж штэ тийм ээ? Тий. За тэгвэл олон зүйр цэцүүг сураад зүйр цэцүүгийнхаа утгыг бас тайлбарлаж сураарай за. За. Хамтрагч Тунмал Бэкери. Нэвтрүүлэг маань нэг хүрээд өндөрлөж байна. Ингээд нэвтрүүлэгт оролцсон бяцхан охин Сэлэндээ манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч Тунмал Бэкеригийн Зээрэнхүү миний зурагтай амтад бялууг бэлгэлье. Баярлалаа. Мөн эрхийн бичиг оюуны өмчийн албан ёсны иргэтэйгээр Зээрэнхүүгийн цаг нэвтрүүлэгт оролцсон Сэлэн танд Joy гитар сургалтын төвд 15 хөнгөлөлттэй хамрагдах эрхийн бичиг хадгаруулав. Баярлалаа. За дараагийн талархал. Сэлэн танд Зээрэнхүүгийн цаг нэвтрүүлэгт оролцож өөрийн авьяас бэлгээ үзүүлж танин мэдхийн мэдлэгээ сорж бага насны дурсамжаа Зээрэнхүүтэй хамт дэлгэцэнд мөхөлсөнд талархал хадгалуулваа гэд ингээд Зээрэнхүү инэрл бит гурийн зурагтай талархлыг гартуулж байна. Баярлалаа. За ингээд нэвтрүүлгийн төгсгөлд хамтдаа Зээрэнхүүгийн бүжгийг дагаад хийцгээе.